За засгийн газраас ажлын хэсэг байгуулад 5 талын стратегийн нүүрсний бүлэг ордтой холбоотой 2007 онд гарсан улсын хурлын тогтоолын хэрэгжилтээр санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулад дүгнэлтээ гаргасан. Ингээд энэ ухаан одогтой холбоотой гэрээ байгуулсан гэх асуудал нь Монгол Улсын үндсөөл холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж хууль зүйн дүгнэлт гаргаад үүн дээр үндэслээд улсын хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байсан. За өнөөдөр улсын хурлын ерөнхий нарийн бичгийн даргын дүгнэлт гараад ингээд нэгдүгээр тогтоолын төслийг засгийн газар дуцааж байна. Тэгэхдээ хоёрдугаарт ажлын хэсэг байгуулж байна улсын хурал дээр. Засгийн газар бол нэг зорилготой. Ерөөсөө энэ Монголын ард түмэнд баялагийг эзэмшүүлэхтэй холбоотой энэ стратеги орд газартай холбоотой шийдвэрийг улсын хурлын түвшинд хэлэлцээд өгөөч. За энэний дагуу бол засгийн газар ажиллая гэсэн ийм чиг баримжаатай байсан. За энэ зорилго маань биелж байна. Улсын хурал дээр 10 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхэл харахад ердийн ажлын хэсэг байгуулагдж байгаа мэт боловч 2007 оноос хойш 18 жилийн турш Монгол улсын 5 талын ордыг тойрсон асуудал ярьсан. Үе үеийн парламент дээр ярьсан. Асуудал ерөөсө хөдөлдөггүй байсан. Ингээд анх удаага энэ парламентын үед улсын хурлын түвшинд улсын хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулагдаад санал дүгнэлт гаргахаар боллоо. Ямар санал дүгнэлт гаргах нь бол ажлын хэсэг бөгөөд улсын хурлын гишүүдийн бүрэн эрх. Тэгэхдээ олон жил ярьсан энэ тогтоол бол ганцхан 5 талын орд газартай холбоотой биш. Ганцхан энержи ресурс компанитай холбоотой биш. Энэ тогтоолоор асхтын мөнгөний ордыг за оюу толгойг цагаан суврагыг зааж өгсөн ийм тогтоол. Энэ 27 дугаар тогтоолын хэрэгжилтээр олон жил ус төр хийсэн хүмүүс олон жил ярьсан харамсалтай нь хөдөлдөггүй байсан. За энэ удаад улсын хурал санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуул. Одоо энэ ажлын хэсгээс дүгнэлт гаргах хэрэгтэй. Яаж ажиллах юм бэ? Тэр 34% авах юм уу? Эсвэл өөр байдлаар шийдэх юм уу? Энэ үйл явц яаж явагдсан юм бэ? Тэгээ би ажлын хэсгийн ахлагчийн хувьд бол бид нар ажиллаад ийм 2 бот баримт бичгүүдтэй холбоотой 2 бот гаргаад үүнийг бол холбогдох талууд бол хэвлэл мэдээлэл хэрэгсэл улсын хурлын гишүүд тараас. Үүнээс цаанд бид нар хүлээлгэж өгөх гэж байгаа хэдэн мянган хуудас баримтууд байна. Тэгэхээр ажлын хэсгээ яг энэ баримтын хүрээнд ажилласаа. За тэгээд дүгнэлтээ гарах бах. Гарсан дүгнэлтийг бол засгийн газар хэрэгжүүлж ажиллана. Одоо бид улсын хурлын түвшинд энэ асуудлыг хангахгүй бол олон жил ярьдаг, шийдэгдгүй хэдэн асуудалтай. Тэрийг хэд ус төрчөнд тойрч ярьдаг. Энэ байдлаас одоо гарах цаг нь ирлээ. 18 жилийн дараа улсын хурал ийм шийдвэр гаргалаа гэсэн ийм байр суурьтай. Одоо яг энэ ажлын хэсэг зөвхөн 5 талын орд дээр биш, оюу толгой асхтын мөнгөний орд дээр анхаарна гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг одоо жоохон цалгардаг ч гэдэм үү, олон орд дээр анхаарал хандуулах шаардлага гарч илээ л да. Дэд ажлын хэсгүүд гарах болов уу? Энэ тал дээр ямар байр суурьтай? За ажлын хэсгийн ахлагчдын дээр хариулт хэлэх баг. Тэгэхдээ 2007 оны 27 дугаар тогтоолдор бол яг энэ 4 ордыг заагаад өгсөн. Оюу толгой, 5 толгой, алсахт, цагаан сувраг гэдэг. Хаврын чуулганд засварлах чинь штэ ухаан удгийн асуудал одоо ингээд сунжраал байх юм уу? Ерөөсөө хаврын чуулганыг завсарлахаас өмнө санал дүгнэлтээ гаргана гэж ойлгосон. Их хурлын даргын захирамж утга агуулган ч тийм байл. Одоо бид нар энийг ерөөсөө сунжруулаад чуулганаас чуулган дамжаад жилээс жилд яриад идэг гэж болохгүй. Одоо энэ асуудлаа бид нар ерөөсөө шийдвэрлэж дуусгах хэрэгтэй. Энэ шийдвэрлэж дуусна гэдэг нь хууль тогтоомжийг л бид нар хангуулах тухай ярьж байгаа. Шийдлийн асуудлыг улсын хурлын ажлын хэсэг ярих бах. Бид бол шийдвэрлэж дуусгахгүй бол урд урдны одоо жишгүүд нэг сэдвийг олон жил ярьдаг. За үүн дээрээ тулгуурлаад ингээд яваад идэг, шийдэгддэг. Энэ олон алдартай нэг юм асуудлууд байгаа шүү дээ шийдэгддэг. Одоо бид нар энэ хандлагаас татгалзаж байгаа. Засгийн газар ямар ч байсан бид бол зорилготой хүрлээ гэж харж их хурлын хилцүүлгийн түвшинд ямар ч аваачлаа. Одоо цаашаа их хурл ажлын хэсгийн санал дүгнэлтээ гаргахаар их хурл дээр хилцээд ингээд засгийн газарт чиглэлөгч улсын хурлын холбогдох шийдвэр гаргах гэж найдаж чинь бид үүнийг хэрэгжүүлж ажиллана гэж бодож байна. За баярлалаа.